чандаж байдаг сэтгэлийн жолоо цагийн жолоо зэргийн жолоо овраца отшгүй мочоо. Тэгээд Монгол телевиз бол үнэхээр Монгол улсын бүх болохгүй юм. Бүх одоо хөгжил дэвшлийг, баяр цэнгэлийг ганцхан телевиз явж ирсэн. Тэрэнд явж ирсэн улсууд чадвартай ч байхаас арга байхгүй. Ийм олон хамт олонны донд эх орны төлөө нэвтрүүлэг хийж явсандаа бол миний бас залуу насны минь бахархал юмаа гэж бодож явдгийг. Энэ шилгийг яваа багш үзээд ийм шилэг ирнэ их ховорхон гарсандаа ингээд тэг аюу олзоорч ирсэн байхгүй юу. Тэр шүлийг яасан бэлээс энэ дайн гэдэг бол ердөөс ганц эрчүүлчиг эрд цэрэгч явсан юм биш. Монголын ард талд байгаа айлын эзэгтэй нар Монголын одоо эмэгтэйчүүд эгчүүл энэ дайнд бас хамт оролцсноос ялгал байхгүй. Суйтгэл барих дайны жилийн хүүхнүүд сүлдсэн гэдэгтэй эрчүүл байсан юм. Дайн дашны хамаг зовлон нуруундаа дайчин зэрэгс дутуугүй өөрч явсан юм. Харь дайсны эсрэг халахын гол цэрэг эрс дэмжиж явхад хамаг ажлын хүүхнүүд л та нар л харцуулыг орлож нугалж өгсөн гавьяатай хавирган сар шиг хадуур барь зун намартан халиурн найх хөвсийг та нар л ширвсэн ургац сайтай хадлангаан өвөлж хашаан татаж уулаваа шиг нурвалдаж мал зэрэгэн дэжсэн цэлгэр сайхан талдаа эрдний сүргээ маллаж цэгнэж баршгүй хөдөлмөр ориглуулж явахтан цэрэг эрс унаг гэж эмнэг дашгмар дэгч цэцэг шиг сайхан хөгнөд унаж сургасан удаатай өрх гэрийн тэргүүн хань нөхрийг эзгүүд өргөө сайхан гэрийн айлын датай авч явахтан хүн төчөрд нуглагдсан ч нуруу юу нуграагүй хүүхнүүдийн алдрыг бид дуулж явах учиртай нүргээн дэх хотын ууган үйлдвэрийн газар нүсрэх ажлын гал голомтыг бадрааж далай хөгжлийн алтан жолог өргсөн дайны жилийн хүүхнүүдийн алдрыг дуулах багтай суйтгэл барих дайны жилийн хүүхнүүд гэдэг сүлдсэн гэдэгтэй ирчүүд байсан юм. Дайн дашны хамаг зовлон нуруундаа дайчин зэрэгс дутуугүй үүрч явсан юм аа. Бид нар одоо залуучуудын байгууллага, өсгөл залуучуудын эвлэлийн байгууллага, телевизийн залуучуудын спортын редакц гэдэг утгаараа энэ залуучуудыг одоо хүмүүжүүлэх одоо нэг тийм объект дээр л одоо бидний одоо гол үйл ажиллагаа бол нэгжижсэн байхгүй юу? Цэргийн хүн өөрөө юм хамгаалаад зэвсэг мэсгээ яваад гэдэг. Харгийн одоо тэр эрүүл хүүхдийн эрүүл мэнд хүмүүжил за тэгэл тэр соёл маягийн юм чинь хичнээн нэлээтэй одоо эмэгтэйчүүд байсан байгаа шүү дээ. Тэр эцэг их цэргийн уулзалт гэж хийж ялаа л да. Эх орныхоо онцгой улам бураас эцэг нь бол боломжоор их нь бол их нэрээд бид цэргүүдийн одоо жишээлх зүүн баянгаас одоо тэр үед бол одоо хамгийн хоолыг би хэлж шít. Татаж авчраад зочдуудад байрлуулад тэгээ хүүтэй нь уулзуулаад хүүтэй нь хамт одоо энэ эх орны түүхэн дурсгалтай газруудыг үзүүлээд тэгээ Жанжин Сүхбаатарын талбай дээр сайхан уулзалт одоо яриа хөөрөө юм болгоод улс төрийн газар Батлан хамгаалахын яамны удирдлагыг ураад тэгээд одоо телевизийнхаа залуучуудын редакцийг ураал ингээл одоо эх орондоо яар цацж байгаа жишээ нь. Энэ бол одоо цэргийн сэтгэл санааг өргөх эх орондоо үнэнж байх үзлээр хүмүүжүүлэх эцэг их нь одоо ойлгох. Миний хүү ингээд цэргийн албыг сайхан хааж байна. Юун суралцтай гэдгийг баг боловчийг үзэх, харах. Тэгээд тэнхэрлэл ихцээр одоо бас хүүтэйгээ гарна гэдэг чиг сайхан шүү. Эх орны төлөө нэвтрүүлэг үзэгч түмэнд хүрсээр байгаа. Монголын үндэсний телевизээр гардаг боловч эх орны төлөө нэвтрүүлгийг одоо Батлан хамгаалах яамны дэрэгдэх дуулах студ хариуцж хийдэг. Тэгээд энэ нэвтрүүлгийг дуулах студ хэдэн оноос хойш хийж байгаа юм бол? 1996 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Дорлогжоо сайдын үед одоо дуулах студийг байгуулах сайдын тушаал гараад ингээд одоо Монголд одоо анхны мэрэгжлийн одоо видео бичлэгийн дүрс бичлэгийн одоо ийм студ телевизийн студ одоо байгуулагдаж исэн. За энэ цаг мөчөөс хойш бол эх орны төлөө нэвтрүүлгийг тус студийн уран бүтээлчид одоо бэлтгэж Монголын үндэсний олон нийтийн телевизийн стандартын дагуу бэлтгээд 7 хоногт одоо 30 минутын метражтайгаар үзэгч түмэндээ хүргэж байгаа.
Амрын хэрэг үзэгчтэй батлан хамгаалах бодлого зориулт зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Батлан хамгаалах яам Жанжистаа байраа дуулга студи гэж байгуулагдаад одоо ингээд телевизтэйгээ хамтраад 7 хоног болгон сайхан эх орны төлөө нэвтрүүлэг явж шít. Нэвтрүүлгийн бодлогот юу нэг юу агуулгадаж юу үзүүлэлт юм бол. Улс орны одоо батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг иргэд олон нийтэд одоо хүргэх сурталчлах. За мөн одоо залуу үеийнхэнд цэрэг их оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх. За мөн одоо салбарт өрнөж байгаа үйл явдлыг түргэн шуурхай үзэгч олон түмэнд үнэн бодиттой мэдээлэлээр одоо хангах хүргэх. Батлан хамгаалах салбар гэдэг маань өөрөө бас их том салбар. За энэ салбарт өөрийнхөө одоо ажил амьдралаа зориулж байгаа цэргийн албаа хаагчдын баялаг одоо амьдралын туршлага, амжилт бүтээл, за энэ бүгдийг одоо тэргуун туршлагыг олон нийтэд хүргэх, бусдад үлгэр дуурайл болгох. Цэргийн хөдөлмөр гэдэг маань өөрөө маш их онцлогтой. Цэргийн хүнээс асар их төсвөр төвчээр мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг бүх төрлийн одоо шинжлэх ухааны мэдлэг дундын салбар дээр энэ цэрэг айран маань өөрөө оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулж байдаг. Тэгэхээр энэ цэргийн мэргэжлийн онцлог, цэргийн хөдөлмөрийн энэ хүнд хэцүү одоо байдлыг бас олон түмэнд зөвөр одоо ойлгуулах. Гэх мэтлэнгийн ер нь бол сэдв агуулгын хувьд бол энэ чиглэлээр бол явж байгаа. Голын 45 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлгүүд бүтээгдэжсэн юм байлээ. Тэгээ та энэ нэвтрүүлгүүдээс бас онцолж. Тийм ээ. Энэ нэвтрүүлгийг бид 10 дугаар гаргасан. Хилийн цэргийн халахын голын 24 дугаар домог доктороодоос эхлээд Монгол зөвлөлтийн баатарлаг нисгчдийн тухай ийм нэвтрүүлэг байсан. Энэ нэвтрүүлэг бол тухайн үед одоо Монгол зөвлөлтийн армийн халахын голын ялтын жинхэнэ амьд гэрч болсон алдартай бааtruуд бүгд байсан. Одоо Гарамгаабаатар, Дандаргуй, Нянтайсрангуй, Хилийн цэргээс одоо Самдангийн Төвөрбаатар олон бааtruуд амьд сэрүүн байсан. Олон сайхан Ахмад дайчтай уулзаж бидэд энэ нэвтрүүлэг хийж ирсэн. Бас нэг өөр тэр эх орны төлөө нэвтрүүлгийг зүгээр биечлэн оролцож ирсэн бол тэр 40 жилийн он хүрээнд Ахмад дайчтай уулзалт гэж халахгүй болсон юм. Нилээн том уулзалт. Тэгээ эндээс нэг том онгоцоор баах Ахмад дайчдыг авсан. Улсын баатар, Нянтайсрангуй, энэ Жамбаага гэдэг тэгээд дандаа томчул явсан юм л да. Тэгээд энэ бол тэр үед байхгүй байсан юм байлгүй дээ. Намайг нөгөө болд найруулагчтай цаг манай гавьяат нэвтрүүлэгч Батбаяртай цаг тэр халах гол руу явуулж тэр үйл явдлыг сурвалжлуулах. Тэгээд тэр дайн болж исэн тэр газар орноор явуулж тэр заставуудаар түүхэн туршлага газруудаар явуул сурвалжлах хийх ийм даалгавар өгөөд явуулж исэн. Тэгээ би тэр нэвтрүүлгийг бэлдэж одоо бас тэр 40 жилийн ойн юунд хувь нэмэр оруулсандаа бас их сайхан дурсамжтай л байдаг. 1939 онд халахын голын домот 24 дугаар этрийн комиссар байсан Борын Зөв гэж 70 настай өвгөнтэй хөр засан дундуур явж 3 км тэр газар явж энэ зургийг авч ирсэн. Энэ оператор бол одоо манай Цэрэн дөржийн Тоя гээд аав нь гавьяат нисгч Цэрэн дөрж тэр хүний одоо охин манай телевизийн одоо нэртэй оператор эмэгтэй хүн 15 кг 10 кг юм үүрээдэг одоо тэр хөр засан дотор эсхий гутламсаа явж байсан баг. Тэгээд тэнд энэ зургийг авсан. Энд суугаа ахмадууд тэртээ жил гялалцсан офицер дарга явсан буурлууд эзээч марташгүй сайхан дурсамж дэлгэлээ. Эх орны төлөө нэвтрүүлэг байсан учраас залуус цэрэгт мордож эх орон элгэн саднаа хамгаалах эр хүний ариун үүрэг тангаргаа нэр төртөө биелүүлсэн. Уран бүтээлчид цэрэг мэт хөдөлж үүрэг хариуцлага дүүрэн явсаар энэ сайхан түүхийг бүтээсэн. 1990-ад он гарч Монгол улс дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцсэн шинэ нийгэм, шинэ хөгжлийн замд гарлаа. Монгол залуус эх орны биш, их дэлхийн цэрэг болж, энх тайвны өмг түшиг болон зогсохдоо бусдад үлгэр дуурайллаа харуулж,
дайн дажинтай бүсэд энхийг сахиулан нэр төрөө өндөрт мандуулжээ. Үдэж мордуулсан эх орон, ээжи аав нь багтлын нулимс унгаж Монголын далбаа харийн тэнгэрт цог хиймэртэй намирсан. Телевизийн уран бүтээлчид бөмбөрцөг дэлхийн хаанаас л бол хаанаас сурвалжилж Монгол залуус энхийг сахиулах ариун үлсэд бүхнийг мандайлан зогссон. 21-р зуун эрчтэй эрчимтэй эхэлсэн ч бид энх амьдралын бамбай нь болж чадсан бахархалтай. Улсын тэнгэр дэлгэнээс буурийн долгиог хүртэлэг явсан сэргийн анги салбаруудаар явж байгаа үедээ бол биний бичсэн нэг шүлэг байдгийн. Тэрийг би уншия гэж бодож байна. Юу гэхээр хилчин гэргий гэж. Тэгээд шүлгийг би бол 1987 онд бичсэн байна. 89 онд гарсан Тэнгэрийн хөх ууландаа оруулсан. Тэнгэрийн хөх ууланд номондоо оруулж бичсэн хилчин гэргий. Овийн шаргал элсэн дунд хэлийн бэлцхэн суурин дороо харуулын өндөр цамхагт цоройлж цагийн манаа шугартаа олхин. Хэлийн цэргийн дугаар суманд шинэхэн дислэгч Баба Сэрн хал цэргийн харц булаах сайхан гэргийгэ дагуулад ирнэ. Халуухан хайранда умбан жаргаж залуухан бүсгүй застав сэхэн харуулдах хүлээхийг биеэр амсаж халаагүй албан эрдээ зүтгэн. Дугуй тол хан давлгаж дахин өмнө нь нэргэн хослож ахуулсан зургаа дээдэлж хоймортой өлгөж баясан хөөрнө. Төгсөлтийн цомгоо дэлгэд суугаад найзуудтайгаа уулзах шиг болон төрхөндөө үлдсэн огтоосоо урдж нөхөртөө болсондоо багтмаар санагдана. Гадагш цонхоор орчноо ширтэн галбын халуун нүүр цоргин хайрцаглаж хурайсан заг сандайлж хар алаг шаазгай шогширно. Уржнан ирсэн захирагчин ихнэр уугуул юм шиг нэгийг амжуулна. Албанаас буусан бор цэргүүд алжаасан янзгүй савлуур төрсөлдөн. Сумангийн гүнж хөлд орсонч хэлд орхож цэрэг захирна. Садангийн дүүшгээ ахнар хөөрдөж харуулд гарсан ч сандлаа ижилдэн. Энэ нэвтрүүлгийн агуулгын хувьд бол зөвхөн мэдээж цэрэг айрамд ажилладаг хүмүүст зориулагддаг баг. Орчин үед одоо хэвлэл мэдээллийн 90 бид одоо ажиллаж байгаа учраас өдөр тутамд энэ өрнөж байгаа үйл явдал юмнуудыг бол цаг тухайдаа хэрэглэгчдэд, үзэгчдэд олон түмэнд хүргэж явах хэрэгтэй гэдэг агуулгаар дуулах ньюс гэдэг одоо мэдээллийн булан нээсэн. За энэ одоо шинэ платформуудыг нээснээрээ одоо Батлан хамгаалах салбарт болж байгаа үйл явдал өдөртөө төргөн шуурхай үзэгч түмэнд олон уншигчдад хүрэх энэ нөхцөл боломжийг бүрдсэн байна. За одоо Тангаргийн баяр болоход тухайн өдөр одоо тангараа өргөж байгаа хүүгийнхаа тангараг өргөж байгаа тэр дүрсийг эцэг эхчүүд нь тэр өдөртөө одоо сошиалаар мэдээлэлээр олоод харна гэдэг бол тэр нэг цэргийн албаа хаагчийн ард найз нөхд нь ах トゥ нь хамаатан садна ижи аав нь нутаг усных нь гэдэг ингээд маш олон хүмүүс харж идэг энэгээрээ дамжуулж бас би цэрэгт явъя би чинь бас их орондоо бас эрс цэрэг юм байна гэдэг одоо залуу үеийнх маань харах. За мөн одоо Игэл жирийн нэг цэргийн албаа хаагчийн алдандаа ирээд одоо анх яаж цэргийн зарлан дуудах хуудас аваад анх яаж тэр цэрэг татлагын товчоогоор ороод цэргийн ангид салбарт хуваарлагдаад ямар нэгэн одоо тоо талбан тушаал дээр томилогдоод анхны одоо нэгдэлтийн өглөө бүрийн дуунаар босоод юу гэдгийг цэргийн хөдөлмөрт ингээд сураад жагсаалд нэгдээд энэ бүх үйл явдлыг харуулсан одоо нэлээд урт хугацааны зураг авалттай ийм нэвтрүүлгүүд одоо явагдаж байгаа. Шинээр гаргаж байгаа. Тий, нэгдүгээр одоо үе нь хоёр цуврал юм байгаа. Эхний үе нь бол бас сая хагас жилээр бол телевизэд олон нийтэд хүрсэн байгаа. За одоо манай нэвтрүүлгийн гол баатар маань бол яг албаа хаагаад явж байгаа одоо ингээд намар халагдана. За халагдах үеэр нь за мөн одоо ар гэртээ очиод одоо аав ээж нь цэрэгт яваад ирсэн нэг жилийн хугацаанд хүү маань бас яаж өөрчлөгдөж вэ тийм ээ? Эр хүнийхээ хувьд яаж хэрхэн төлөвшч вэ гэдэг талаас нь гэх мэтлэнгийн одоо аль болохоор
хөрсөн дээрээ буусан амьдралтаа ойрхон эгэлж ирийн одоо гол баатрийг одоо сэдвээ болгосон ийм нэвтрүүлгүүдийг хийж байгаа. Тэгээд инхээс хөлд ороод явлаа ингэж явлаа хаач атсан манайхыг өнөөх тэгж айл улсуудтай адилхан таних муу ингэж юм байхгүй ингээд хамгийн гол юмыг өөрөөр хэлбэл одоо олон орон нэгдсэн үндэсний байгууллагын энэ олон орны цэргүүдийн одоо байж байгаа цэргүүдийн галзуу тэр хамгийн 80 юмны хамгаалалтанд Монгол цэрэг гарч. Монгол цэрэг бол дэлхийн цэрэг болсон. Энэ бол бахархууштай хэрэг. Энэ бол манай гадаад харилцаа Монгол улсын нэр хүндийг өсгөхөд асар их хөв нэмэртэй. Энийг ч одоо саяхан айлчилсан Антони Гутерреш нүүбэр кинари бичгийн дарга хүртэл одоо өндөрөөр үнэллээ шүү дээ. Шинэ зууны босгонд Монголын үндэсний телевиз олон сайхан бүтээл туурвиж үзэгч түмэндээ бэлэг барьлаа. Тэрний нэг нь Тусгай салаа олон анги туран сайхны кино. Залгаад босго тотго зэрэг цэрэг эх оронч үзэл сэтгэлээр дүүрэн түүхэн үйл явдалт олон бүтээл бий. Анх халах гол болон эх орны дайны тухай нэвтрүүлэг байсан бол цэрэг дайчид нийт залуус огтод зориулан тусгай нэвтрүүлэг болгон өргөжж өнөөдөр аривын түүхтэй дуусах яриатай нэвтрүүлэг болжээ. Эх орон инх хамглан амьдралыг тууштай хамгаалагч болон төлөвшөж ирээдүйн сайн сайхан амьдралд бэлтгэгдэх нь залуу хүний үүрэг, төр төмний хариуцлага. Өнөөдөр мэдээний өөр олон сувагтай болж залууст зориулсан эх орны батлан хамгаалах сэдвтэй нэвтрүүлэг олныг бэлтгэх бол